Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сард нийтдээ 41844 гэмт хэрэг бүртгэгдэжээ. Үүнээс 14694 гэмт хэрэг буюу 35.1% заллах гэмт хэрэг эзэлсэн нь 1 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол 20.4%-аар өссөн үзүүлэлт юм а. Цахим орчинд иргэдийн мэдлэг мэдээлэл муутагд алимдуулан заллах гэмт хэргийн гаралт ихсжээ. Нийгэмд заллах төрлийн гэмт хэрэг ихсэж байгаа нь нөгөө талаар улс орны эдийн засаг муудаж иргэдийн амжиргаа багасж байгаа та холбоотой байдаг. Цагдаагийн ерөнхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 691 иргэний 11.6 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж 691 иргэнд 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөжээ. Нийт заллах гэмт хэргийг бид ингээд судлаад үзэхээр 85.3 буюу 10,600 орчим гэмт хэрэг нь зөвхөн захим орчинд үйлдэж байгаа гэмт хэрэг эзэлж байгаа. Захим орчинд үйлдэж байгаа гэмт хэрэг нь заллах гэмт хэрэг маань одоо дийлэх хувьд ямар гэмт хэрэг эзлээд байгаа юм бэ гэхээр Facebook халдлага буюу Facebook заллан байна. Онлайн бараа бүтээгдэхүүн худалдаа авах заллан байна. За Telegram буюу даалгавар гүйцэтгэх заллан гэх мэтлээ одоо 7-8 төрлийн заллах гэмт хэргүүд эзэлж байна. Ер нь бол энэ залланд өртөж байгаа хүмүүс бол нас, хүйс, боловсрол бол ялгагдахгүй бүгд залланд өртөж байна. Энийг гол шалтгаан нь энэ санхүүгийн салбар, ялангуяа дижитал шийдвэр дэлхий хавт гарсан, технологи хөгжсөн, энэ технологиг дагсан мэдээллийн хоосон орон зай үлдсэн болов гэж бид нар бол оншилсан. Тийм ч учраас санхүүс хороо болон энэ мэргэжлийн холбоо цагдаагийн хэрэгцээтэй хамтраад ер нь бол үндэсний хэмжээний аян хийя гэдэг шийдэл хийсэн. Цахим орчинд үлдэгдсэн гэмт хэргийн 10,637 буюу 85.3% нь санхүүгийн заллах гэмт хэрэг бөгөөд нийт 19.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цахим орчинд үлдэгдэж буй гэмт хэргийн арга барил жилээс жилд өөрчлөгдөж хувьсан нэмэгдэж байна. Тиймээс цагдаагийн ерөнхий газар санхүүгийн зохицуулах хороо хамтран цахим заллингийн гэмт хэргийг бууруулах, иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх арга хэмжээг эхлүүлэхээр болсон.